Америкийн хөрөнгөний зах зээл уналттай байна. Tesla компани хувьцааны үн 2 сарын дотор 2 дахин буурсан. Маск нь олон анхаарлын төвд орж цагаан ордонд хэмээх замраагүй байдал бүрдсэн. Мөн илүү аимшигтай нь энэ Америкийн дотоод тэмцлийн ард өндөр зэрэглэлийн санхүүгийн том нэртэй хүмүүсийн тэмцэл байгаа. Жорж Сорсын удирдлагын уул мөрөн тодорхой. Харин зүүн өсөж баруун ярих тухай үүнийг хэрхэн ойлгох вэ? Жорж Сорс яагаад Маскыг яг таг зорих шаардлагатай вэ? Трампын захиргаа зах зээлийн уналтыг хэрхэн сэргийлэх арга барилтай вэ? Америкийн энэ хувьсэл зөвхөн эхлэл. Wall Street холбооны нөөцийн банк цагаан ордон 3 талд дарамжтай тоглолт хийх нь барьцаалагдсан хүмүүс бүгд Америкийн ингээд иргэж юм. Амжилтгүй бол нас барна. Ялагдсан тал 2026 оны 7 дугаар сард Америкийн төрийн 250 жилийн аяг тохиолдуулан Америкийн давцангаас бүрэн гарах болон Америк дахин уналттай байдалд орж магадгүй юу? Өнөөдөр бид та бүхэнд хамтдаа хуваалцах болно. Зүүн өсөж баруун буурах зах зээлийн логик. Сорс болон Маск нарын сэтгэл хөдлөсөн тулаан мөн ирээдүйн чиг хандлагыг өрсөлдсөн шинжилгээ. Цаашид 2 сар болон 4 жилийн хугацаанд Америк дэлхийг хэрхэн томоохон өөрчлөлтүүдийг хөдөлгөх вэ? Өнөөдрийн Сорс ба Маск нарын тулаан руу орцгоё. Wall Street-ийн өдрийн сонины гол мэдээ хөрөнгө оруулагчдын эцсийн татварын бодит байдлыг ойлгосон. Трампын татварын маргаан Маскын доогийн болон өндөр инфляциас үүдэлтэй уналт зогсон өсөлт. Энэ нь Америкийг өнгөрсөн хэдэн жилийн онцгой байдлаас сэргэж байна. Сэргэх цаг бол үнэн дээр Бэйдний хэдэн жилийн өндөр өсөлт тэр нь бүгд төрийн өрийг илүү зээлсэн байсан. Цагаан ордын үнийг даахын болсон. Америкийн нэгдсэн улсын өрийн хүү цэргийн зардлаас өндөр болсон. Трамп ярьслага өгтөө шулуухан хэлсэн. Энэ жил Америкийн эдийн засаг уналтанд орж магадгүй. Ойлгож байгаа хүмүүс нь ойлгож байгаа. Эцэст энэ бүх буруу Бэйден рүү чигэж чадна. Трампын цагаан ордны эдийн засгийн зөвлөг асайл мэдээ тараасан. Бэйден болон татварын бодлогоос үүдэлтэй Америкийн нэгдсэн улсын анхны улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн буурах төлөвтэй гэж. Холбооны нөөцийн банк Атлантын нөөцийн банк нь дотоодын нийт бүтээгдэхүүний таамаглалаа бууруулсан. Америкийн зах зээлийн уналтын анхны тамираа байна. 2 хоногийн дотор анхны улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 22.3%-аас 2.8% хүрэж буурсан. Энэ нь 2020 оны коронавирусын давталгаанаас хойших Америкийн хамгийн муу дотоодын нийт бүтээгдэхүүний таамаглалуудын нэг болоод байна. Эдийн засаг бууралтай инфляц өсөж байна. Америкийн хөрөнгөний зах зээл хамгийн тавгүй инфляц ба уналттай өсөлтөд таараад байна. Тиймээс нэртэй судалгааны байгууллагын ерөнхийлөгч хүртэл Америкийн хөрөнгөний зах зээлний өдөр 1987 оны том уналтыг дахин давтах болно гэж зөнгөсөн. Трампын гадна сангийн сайд Бесент ч мөн Америкийн эдийн засаг тодорхойгүй үеийг туулж байна гэж тохиогчээ. Гэвч энэ нь зайлшгүй зүйл. Мөн хамгийн сүүлд болсон холбооны нөөцийн банкны хурал орлогоос өмнө Паул юу ч хэлэхгүй байна. Мөн энэ амралтын өдөр Америкийн өрийн дээд хязгаар дахин дуусжээ. Зах зээл хаалга хах болон анхны улирлын татварын хугацаанаас санаа зовж байна. Үүнээс бол худалдаа авалт эрс бууж 100 өсөж баруун бурах макро эдийн засгийн өгүүлэмж. Америкийн нэгдсэн улс Япон энерги зэрэг системүүдээс мөнгө орж байгаа. Европ, Хятад зэрэг хөрөнгөний зах зээл рүү мөнгө орж байна. Насдaq 2 жилийн хугацаанд хамгийн том уналтыг хийлээ. Америкийн хөрөнгөний зах зээл 7 том компани 50%-аар унав. Трампын ажилд орсон үйлчлэгт орсон 5 баячууд тэдний хөрөнгө 2,000 тэрбум $аар буурчээ. Мэдээж хамгийн сэтгэл хөдлөмж нь Tesla. 2020 оны коронавирус үеийн хамгийн том нэг өдрийн уналт нь 15% хүрсэн. Трамп сонгогдсны дараа бүхсэлт унтсан. Өнгөрсөн оны 12 сард гарсан түүхэн өдөр төвшнгөөс тамирын өсөлтийг 2 дахин багасгасан. Хувьцааны их зээлийн үнэлгээ 8,000 тэрбум $аар буурсан. Tesla-гийн үнцийн нөхцөл маш муу байгаа. 1 сард Европт борлуулалт 2 дахин буурсан. 2 сард Германд борлуулалт 76%-аар буурсан. 2 сард Хятадын борлуулалт өмнөх оныхоос 49%-аар буурсан. Тиймээс Ми болон Лежу нарт олон хэрэглэгчтэй алдсан нь илэрхий. Зах зээлийн хувийг Хятадд 11-ээр байрлуу буурсан. Америкийн олон бүс нутгууд Tesla-гийн эсрэг сүйтгэх үйл явдлаар тархаж эхэлсэн. Сэнгэлэг станц галж татаж машин үзэсгэлэнгийн танхимд буудалцсан. Машины эзэд доромжсон. Эдгээр нь тодорхой хэмжээгээр Маскын төлөвшсөн төрийн үйл явдлуудаас үүдэлтэй. Дараагаар нь олон Wall Street-ийн томоохон банкнууд түүний борлуулалтын таамаглалт болон зорилтын үнийг болгосон. Мөн Маскын өрийн эрсдлээ Tesla-д бор хаюулыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл тэд маш их хүчин чармайлт хэрэгжүүлсэн. Яаж бизнесээ зүй явуулж чадах вэ? Даваа гарагт Маск хариуд нь тэмцсэн. Тэрээр маш их бэрхшээлийг өөрийнхөө компанийг удирдах байна. Трампын засгийн газар дахин 1 жил ажиллах гэж байгаагаа таамаглаж байна. 2 сараас дээш хугацаанд Tesla бол дэлхийд 2 дугаарт орсон хамгийн том уналттай хувьцаа болсон. Тарифын дэ улс төрийн өгс доогийн тагнуулын тусламж нь Tesla-гийн хувьцааны уналтын гол шалтгаан болж байна. Америкийн хөрөнгөний зах зээл бууралтыг тэргүүлэх жинтэй хувьцаа юм. Нэг сонирхолтой баримт Маск Трампын засгийн газар орсноос хойш мужийн бүс нутагт 7 дахь удаага уналттай шуумтай болсон. Мөнгө хийж амьдрахгүй гэдэг үгийг санаж байна уу? Tesla-гийн анхны хөрөнгө оруулагч Маскын дагагч Ross Cable
2024 оны эсрэхэд Tesla-гийн хувьцааны 3.1-ийг бууруулсан. Мөн хувьцааны үн хасагдахыг таамагласан. FSD авч жолоодлого тийм биш. Маскын бизнесийн хагарал хуваагдсан. Борлуулалт удаашрч өрсөлдөөн улам хэцүү болсон. Мөн үнэлгээ хэд өндөр хэд үнэтэй хэднэрийн болжээ. Мэдээж эдгээр нь үндсэн хүчин зүйлс биш. Үндсэн шалтгаан нь тэдний тодорхойгүй тарифууд юм. Trump энэ бүхнийг сайн мэддэг. Тэр Маскын дарамтыг багасгахын тулд гарч ирсэн. Tesla-г дэмжихийн тулд Trump хүртэл машиныг нь худалдаж авахд хүргэсэн. Гэхдээ илэрхий туйлширсан зүүнний үзүүлэлтүүд Tesla-гаас амархан хөнгөлөлт авахгүй гэдгийг ойлгож байна. Маск, Trump болон Wall Street-ийн капиталистууд төрийн өөрийн нөлөөг ашиглан хүчээр байр сууриа хамгаалахын тулд шинжилэл хийх юм.